Ёс зүйн дэд хороо гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэх вэ? Ёс зүйн дэд хороо гомдол мэдээллийг амаар, бичгээр болон цахимаар хүлээн авна. Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга гомдол мэдээллийг хүлээн авч, ёс зүйн зуршлын бүртгэл хяналтын дэд системд бүртгэнэ. Ёс зүйн дэд хорооны дарга гишүүдэд тойргийн журмаар дарааллын дагуу гомдол мэдээллийг хуваарлах ба гишүүн өөрт хуваарлагдсан гомдол мэдээллийг шалгаж, талуудаас тайлбар авч холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлнэ. Гишүүн шалгаж дуусган дэд хорооны дарга хуралдааныг товлон хуралдуулж гишүүд илээр санал хураан олонхын саналаар шийдвэрлэнэ. Гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх ба нэмэлт шалгалтыг шаардлагатай бол 14 хүртэлх хоногоор нэг удаа сунгаж болно. Шийдвэр нь дүүн төлбөртэй байх бөгөөд гишүүд гарын үсэг зурж байгууллагын тэмдгийг дарж албаж болно. Гомдол гаргагч ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд тухайн байгууллагын дээд шатны ёс зүйн дэд хороонд гомдол гаргах эрхтэй. Харин гомдолд холбогдогч нь ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн томилхоггүй албан тушаалтан хариуцлага тооцсон шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах хэрэгтэй юм. Эерэг харилцаа, эерэг хандлага, эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье.